хэргийн тодорхойгүй ойлгомжгүй байдал үргэлжилсэн хэвээр байна. Импортын хүнсний хяналт шалгалтыг 60 аж ахуйн нэгж худалдааны төвд хийхэд 90 орчим хувьд нь зөрчил илэрчээ. Зарим аймаг сумдад хүүхэд хамгааллын бүтэн жилийн төсөв нь 500 мянган төгрөг байгааг хүний эрхийн үндэсний комисс мэдээллээ. Оройн мэдрэг үзэгчдээ цаг 7:10 болсон байна. Оройн мэдээгээ эхлүүлье. Энэ 7 хоногийн хэвлэлийн баатраар яалтчгүй улсын хурлын гишүүн Инх баяр тодорч байна. За ойрын хэд хоногийн улс төрийн амьдралд түүнийг тойрч эргэлдэж байна гэхэд хэлсдэхгүй нэ. За ямар ч байсан энэ асуудал, энэ улс төрийн маргаан ойрын хэд хоногтой үргэлжлэх төлөвтэй байна. Орчин хурлдсан Монгол Ардын намын хэлтийн ерөнхий орны хурлаар улсын хурлын гишүүн Инх баярыг Монгол Ардын намаас хөөсөн. Ингэснээр тэр сайдын давхар дээлтэй сул гишүүн болох нөхцөл үүссэн. Харин өнөөдөр улсын хурлд анх удаага сонгогдсон Монгол Ардын намын нэр бүхий 7 гишүүн Инх баярыг Монгол Ардын намаас хөөсөн үндэслэлийг эсэргүүцлээ. Хяналтын ерөнхий ороо энэ гаргасан шийдвэрээ эргэж харахгүй тохиолдолд бидний хувьд улсын хурлын дах Монгол Ардын намын бүлгээс түүнчлэн цаашид Монгол Ардын намаасаа гарах хүртэл ийм шаардлага тавина гэдгийг энэ өнөөдөр албан ёсоор мэдэгдэж байна. Тэнд хоёр хүний асуудал яригдж байгаа. Нэгдүгээрт нь Инх баяр гишүүний худал мэдээлэл өгсөн гэдэг нэг асуудал байна. Нөгөө талд нь амар уйсгалан даргатай холбоотой асуудал байна. Тэгэхээр хоёр хүний асуудал байхад гин буруугүй зарчим нь зөвхөн нэг хүн дээр үйлчлээд хуулиар гин буруутай тогтоогдтол гин буруугүй гэдэг зарчим нэг хүн дээр нь үйлчлээд нөгөө хүн дээр нь үйлчлэхгүй шийдвэр гарсанд бас харамсаж байгаа. Монгол Ардын намын дүрмд намын гишүүд улс орны асуудал, намын дотоод үйл хэргийн талаар мэдээлэл авах, өөрийн байр сууриа илэрхийлж шүүмжлэх ийм эрхтэй байдаг. Тэгэхээр өөрийнхөө байр суурийг илэрхийлж өнөөдөр нийгэмд байгаа энэ шудраг бус явдлыг ил гаргаж тавьсны төлөө намын гишүүндээ хариуцлага тооцож намаас хөөж ийн гэдэг бол энэ хүний эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтой зөрчиж гинэ гэсэн үг. Улсын хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Инх баяр гишүүнийг хууль зүйн дотоод хэргийн сайдд томилуулахаар танилцуулна гэж засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харьцах албанаас мэдээлсэн. Гэвч уг асуудлын хэлцэх товыг тогтоогоогүй байгаа талаар улсын хурлын тамгын газрын дарга баасан дөрж мэдгдлээ. Та хэд үндсэн хуулийн 39-4-ийг хараарай. Засгийн газрын гишүүн чөлөөлөгдсөн, огцорсон, томилох тухай асуудлыг заавал Монгол улсын ерөнхийлөгч болон Монгол улсын их хурл танилцуулснаар Монгол улсын ерөнхийсэд томилж чөлөөж огцруулна. Тэгэхээр эн чинь одоо Монгол улсын засгийн газрын гишүүн өмнөх сайдын бүрийн эрх бол ерөө байгаа гэж л үзэн штэ. Энэ зөвлөл. Эцэст нь хууль зүйн дотоод хэргийн сайдд горилогч Инх баяр намаасаа хөөгдсөн шийдвэрт хариу мэдээлэл хийлээ. Энэ хяналтын хорооны гаргасан шийдвэрийн 4-5 хүн нь 2023 оны 12 сард улсын их хурлаас зохион байгуулагдсан нүүрсний хулгайтай холбоотой сонсголд гэрчээр дуудагдчихсэн хүмүүс байна. Би нүүрстэд хөөгдөхгүй. Харин нүүрсийг эх орноос нь хойно. Энэ өдрүүдэд их олон юм их тодорхой болж байна. Өнөөдөр 3 дахь өдөр. Би яг 7 хоногийн өмнө 3 дахь өдөр ярьцлага өгсөн. 7 хоногийн хугацаанд Монголын ард түмэн ялж байна. Яагаад ялж байна вөхөр? Хэн нь нүүрсчид, хэн нь нүүрсний хулгайтай холбоотой вэ гэдэг энэ асуудлууд улам бүр тодорхой болж байна. Энэ өдрүүдэд төрийн ордон бужигнаантай улс төр өвмж байна. Энэхүү төрийн ордонд улсын ажил урагшлагаас илүү улс төрчлөлт улангасаж байна. Эрх баригч намын хагаралдааны хажуугаар сөрөг хүчин болох арчилсан намынхан ч албан бусаар ажил хаялт зарлаад байна. Тодорхойлбол өнөөдрийн чуулганы хуралдаан эхэлсэн даруйд арчилсан намынхан эрцээ бүртгүүлчихэд гарч явлаа. За ингэхдээ улсын хурал дахь арчилсан намын бүлгийн дарга цогт гэрэл хилцгээр төлөвлөсөн хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг ач холбогдол багтай асуудал шийдэх заалтуудгүй гэж шүүмжлэн улмаар завсарлага авахыг хүссэн юм. Улсын хурлын даргын ёс зүйн асуудлаар мөн улсын төсөв эзэнгүүжж байгаа асуудлаар байр суурь илэрхийлж шийдвэр гаргаа гэдэг чиглэлийг арчилсан намын бүлэгт улс төрийн зөвлөлөөс өгсөн. Ийм учраас бүлгийн улс төрийн зөвлөлийн шийдвэртэй холбоотой гишүүд бүгдээрээ гарч бүлгийн хуралд оролцох ёстой.
намын удирдах байгууллагын шийдвэр надад хамаагүй гэж байгаа гишүүд байвал энд суугаад бас үлдэж болно. Олонх эрцээ бүрдүүлээд хурлаа үргэлжлүүлээд яв. Арц намын бүлэг одоо хуралдаж тодорхой асуудлуудаар бас санал нэгдэх юм шаардлага байгаа гэдгийг хэлье. Намынхаа гишүүдийг орхиод гарыг гэдэг одоо уриалгыг дэвшүүлэхэд уг нь бол намын бүлгийн дарга та сая одоо үг алах дэгэн тухай хуулийн дагуу байхгүй шүү дээ. Энэ бол танаа намын бүлгийн гаргасан шийдвэр гэж болно. Тэрийг бүлэг дээр танилцуулаад бүлгийн гишүүд та бүхэн өөрснөө тэр асуудлаа шийдэх ёстой. Тэр та сая завсарлан авъя гэж үг аваад тэгснэ орхон гарыг гэдэг уриалгыг дэвшүүлээд өөрөө та ингээд дэгэн тухай хуулиа зөрчиж байгаа юм. Яг ардчилсан намын өөрсдийн яг бүлгийн дүгнэлтөө улс төрийн зөвлөлт нэрийдлэр тодорхой хуучны улс төрчид үүний цаана байна уу гэдгийг бас одоо бид бүхэн анзаарах хэрэгтэй. Ийм санаархлууд байгаа бол одоо баяр цогт тэргүүтээ хуучны улс төрчид энэ санаархлаа бас татаач ээ. Энэ төрийн ажил үйл ажиллагаа гацаах гэж байгаа тодорхой энэ ажил үйл ажиллагаа явах энэ ажилд бас одоо саад хийж байгаа энэ байдлаа бас татаач ээ гэдгийг би бас анхааруулж хэлье. Энэхүү улсын хурлыг ардчилсан намын бүлгийн дарга цогт гэрэл намынхаа гишүүдийг дагуулan чуулганы танхимыг орхин орлоо. За ардчилсан намынхны энэ үйлдэлийг эрх хэрэгч намын гишүүд улсын ажлыг гацаасан улс төрчсөн үйлдэл боллоо гэж шүүмжилж байна. Зөв нь өнөөдрийн чуулганаар хүнсний аюулгүй байдал, баталгаажсан хүнс зэрэг Монгол улсад тулгамдж байгаа асуудлыг шийдэх хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцсэн. За гэтэл чуулганы танхим хов хоосон шахуу байлаа. Хүнсний одоо аюулгүй байдал одоо харант дэлгэсэн хавдрын өвчлөл нэмэгдсэн энэ хүнд нөхцөл байдалд бид нар байгаа. Тэгээ энэ хууль маань 13 жилийн дараа нэмэлтөөрчлөлт орж байгаа боловч харамсалтай нь одоо ингээ арчилсан нам зөвхөн улс төрийн одоо шийдвэр гаргаж одоо бүгд энэ заалыг орхиж явж байгаа. Ер нь бол улс төрийн ажил бол нэг талдаа байх хэвээр, төрийн ажил хэвээ явах хэвээр. Тэгээ өнөөдөр ингээд хууль санаачлагчийн хувьд төрийн ажлыг хэвээ явуулахын тулд ингээд хуулиа хилцүүлээд цөөхөн гишүүндээ бол сууж байгаагаас хэлмээр байна. Маш богино хугацаанд зөв интервенцийг ажил яг хэрэгжүүлээд явхад бид нар амьслын замын хурц халдварт өвч, бусад өвчлөлүүдийг бууруулах бүрэн боломж байгаа. Харьцангуй бага мөнгөөр энэ дээр мэрэгжлийн хүмүүсийг сонсож мэрэгжлийн үйл ажиллагаа явуулж юмэр. Яг энэтэй холбоотой сая гараад явсан арчилсан намын бүлэгт хүүхэд эрүүл мэнд шимт хижээлээр би энэ тухай бүр мэдээлэл хийж явмаар байна. Харин ардчилсан намынхны зүгээс ардчилсан нам улсын ажлыг гацаасан зүйл байхгүй гэж тайлбарлалаа. Харин ч эсвэргээрээ Монгол Ардын намынхны маргаанаас үүдэн засгийн газрын цаашдын хувь заяаг хүлээж байгаа яамд төрийн байгууллагуудын ажил цалгардаж зогсон байдалд орсныг хэллээ. Төсөв өөрөө эзэнгүй байна. Улсын хурал дээр орж ирж байгаа сайдууд нь ч итгэл үнэмшгүй байна. Ажилдаа хариуцлагагүй хандж байна. Тийм учраас бид бол дахиад ямар асуудал хөндөж байгаа вэ гэхээр за энэ эзэнгүй төсөвтэй холбоотой асуудал одоо буцааж татдаг юм уу? Тэр асуудлаа шийдээ. Одоо амар өсөлтөнд байна уу, зандрын шатарч байна уу ялгаагүй та хоёр улсын хурал дээр одоо аль нь сонирхлын зөрчилтэй эзэнгүй ийм наазгай байдлыг үүсгэжлээ. Энэ асуудлаа шийдэхгүйгээр энэ улсаар уушаа явахгүй нэ. Тийм учраас төсвөө эргүүлэн татах. Сүүлдээ эрх хэрэгч намын үйлдэл хэрээс хитэрч монголчууд тэр чигээрээ ховоор хооллож элдв янзын бие биенээ харлуулсан таамагн дунд төрж байгааг хэлж байсан юм. За ийм энэ асуудлаа хурдан зэгсэлж улсын төсөв болоод бусад чухал хуулиудад анхаарах шаардлагатай гэдгийг хэлж байлаа. Энэ өрийн удирдлагын хууль Өнөөдөр арчилсан намын гишүүд чуулганы танхимыг хайж гарсан бас нэг том шалтгаан нь улсын хурлын дарга амар бясалгалтай холбоотой. Монгол Ардын намын дараагийн даргын асуудал яригдахтаа зэрэгцээд улсын хурлын даргыг нөөцний хэрэгтэй холбоотой гэх мэдээллүүд тархаж эхэлсэн. За энэ асуудал шийдэгдэх хүртэл улсын хурлын дарга амар бясаглан улсын хурлыг дараалах нь зохимжгүй гэж арчилсан намынхан үзсэн. За тэгвэл улсын хурлын даргын зүгээс энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан байна. Энэ дагуу цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр хариу ирүүлжээ. Ингээд талигаачийн амиа алдсан асуудлаар хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж прокурорын байгууллагад шилжүүлсэнгийн хариу тайлбарыг өгсөн байгаа юм. Нэг ёсондоо админерал компани хөрөнгө оруулагч Хасбаатарын үхэл гэмт хэрэг биш байсан гэдгийг цагдаагийн ерөнхий газар бичгээр нотолсон гэлээ. Амар бясалган миний бие өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн байдлаар аливаа хуулийн байгууллагад дуудагдаж шалгагдсан тохиолдол нэгч байхгүй. Гэрчийн мэдүүлэг өгсөн тохиолдол нэгч байхгүй. Аливаа шатны шүүхийн байгууллагаар гин буруутай гэдг нь тогтоогдож шийтгэгдсэн зүйл огтоос байхгүй.
За энэ хүрээнд би цагдаагийн ерөнхий газарт гомдол гаргасан. 9-р сарын 29-ний өдөр амар хэсгэлэн намайг онц ноцтой хүнд хүн амны гэмт хэрэгт гүтгсэн. Энэ асуудлаар би холбогдуулан шалгагдсан хэсэг талаар тайлбар мэдээлэл гаргаж өгөөч гэж ингэж хандсан байна. За үүнтэй холбогдуулан би хууль зүйн дотоод хэргийн сайд 5-гийн Мөнхбаатарт хандан хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа бидний хүсэж байгаа иргэдийн энэ хүсэж байгаа хэрэгцээ шаардлагыг хангах хүсэлтийн хариу өгөх асуудал дээр яарвчлан шуурхай ажиллуулж өгөөч гэдэг хүсэлтийг би нэгд өдөр хандсан юм байна. Магадгүй энэ хандсан үйл явдлаас болоод 5-гийн Мөнхбаатар сайдыг хууль зүйн дотоод хэргийн сайдаас чөлөөлөх, магадгүй амар баясгаланд цагдаагийн байгууллагаас өгөх энэ хариултыг өгүүлэхгүй тулд хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд улс төрийн дарамт үзүүлж байгаа нөхцөл байдал болзошгүй байна гэдгийг би ойлгож авсан. Өнөөдөр надад хууль зүйн байнгын хорооны мэдээлэл сонсох хурал зарлагдсны хүчинд энэ цагдаагийн байгууллагын хариу ирлээ. Уг хариугаар энэ оны 3 дугаар сарын 2-ны өдөр талигаач болсон этгээдтэй холбоотой хэрэг үүсгээс татгалзсан бичгийг цагдаагийн байгууллагаас прокурорын байгууллагад хөргүүлснээ илэрхийлж байна. Мөрдөгчин хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах саналыг прокурор хянаж 7 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заажээ. Тэгэхээр үндсэндээ энэ хэрэг прокурорын төвшөнд бүрэн хаагдсан хэрэг байна гэж дүгнж болохоор байна. Засаг төрийн докторгүй яг энэ цаг мөчид эх оны төсвийн төслийг улсын хурал хэлцэж байгаа. Засгийн газрын гишүүд нь хөлөө олохгүй байсаар төсөв эзгүрч эх сарын 15-ны дотор багтаж эх оны төсвийг баталж амжих уу гэх асуултыг тавихад хүрч байгаа юм а. Ийм эрсдэл аль хэдийн зарим улс оронд нүүрлээд байгаа юм. Тухайлбал дэлхийн тэргүүлэх эдийн засаг болох Америк нэгдсэн улс төсвөө баталж чадаагүйгээс үүдэн төрийн байгууллагууд нь ажлаа зогсоох оруулжээ. Америк нэгдсэн улсын засгийн газар хаалгаа барьлаа. Учир нь тус улсын бүгд найрамдах нам болон ардчилсан намын хууль тогтоогчид эх оны төсөв дээрээ ам зурж санал нэгдэхгүй байсаар засгийн газрын үйл ажиллагаа үндсэндээ зогсжээ. Үүнээс үүдэлтэйгээр 800 мянга орчим хүнийг цалингүй чөлөөлөх төлөвтэй байна. Энэ бүхний эхлэл төсвийн таналтаас оржээ. Учир нь Трампын засаг захиргаа төсвийг танах саналтай байгаа бол ардчилсан нам эдгээр таналтыг эсэргүүцэж эцдээ үр дүнд хүрч чадаагүй байна. Одоогоор бүгд найрамдагчид богино хугацааны төр төсөв баталж одоогийн төвшөнд санхүүжилтийг 11-р сарын 21 хүртэл сунгах санал гаргасан. За тэдний үзэж байгаагаар зөвхөн энэ аргаар засгийн газрыг нээлттэй байлгаж дараа нь бодлогын асуудлыг жинхэнэ төсвийн үйл явцаар хэлэлцэх ёстой. Ардчилсан намын удирдагчид харин энэ нь хангалтгүй гэж үзэн өөрсдийн шаардлага тусгагдаагүй ямар ч хуулийг эсэргүүцэн гэдгээ мэдгдсэн. Иргэн сануулгад 2018 оны хаалт 34 хоног үргэлжилж Америк нэгдсэн улсын түүхэн дэх хамгийн урт хаалт болсон. За тэр үед агаарын хөдөлгөөний удирдлагууд ажил хаялж ихэсэн нь үндэсний хэмжээний томоохон саатал үүсгэж эцэст нь хаалтыг дуусгасан байдаг. За энэ удаад хаалт хэр удаа үргэлжилэхийг урьдчилан таах боломжгүйч улс төрийн тэмцэл дахиад ч олон хүний амьдралд хүнд дарамт авчирч эхлэхээр байгаа юм а. За гэхдээ энэ асуудал манайхаас тийм ч хол биш. Засаг төрн солигдож магадгүй энэ үед төсвийн хилэлцүүлэг замхарч байна. Өнгөрсөн жилд ялгаагүй хит өндөр зарлагтай төсөвт ерөнхийлөгч хориг тавьснаар улсын хурал 12 сарын 12-нд төсвөө баталж байсан. За энэ түүхийг энэ жил дахин давтах уу гэдгийг хэлж мэдэхгүй. Монгол Ардын намын даргын асуудлаас үүдэлтэй засгийн газрын үйл ажиллагаа ганхаж ямар ч яам төрийн байгууллага ажил хийхгүй хүлээлтийн байдал орчихсныг гишүүд нь хүртэл хүлээн зөвшөөрчихсөн сунаа. За гэтэл энэ цаг үед төсөв хилэлцэж байна. Боловсролын салбарын ажилчид ахмадууд тэтгэвэр нэмхийг за бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд нь данхаасан төрийн бүтцийг хязгаарлахыг шаардаж байхад үүнийг хариуцах эзэн чалга. Улсын хуралд орж ирж байгаа сайд наранч итгэл үнэмшилгүй ажилдаа хариуцлагагүй хандаж байгаа нь олонний нүдэн дээр илт байна. За шийд эсвэл эргүүлэн татгих хоёр сонголтын дунд хамгийн их хохирлыг эцсийн дүндээ иргэд амсах нь тодорхой юм а. Монголын төр нийгмийн зүтгэлтэн арчлалын алтан хараацай Санжаа сүрэнгийн зориг одоогоос 27 жилийн өмнө буюу 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр
гэртээ онц хэрцгийгээр хөнөөгдсөн. Харамсалтай нь 27 жилийн хугацаа өнгөрчхөөд байхад энэ хэргийн захиалагчийн нэр ил болох нь бүхэл хэргийг үйлдсэн гэж 3 шатны шүүхээр ялсан этгээдүүдийг батлан даалтанд гаргаад байгаа. Одоо тэр этгээдүүд өөрсдийгөө хис хэрэгт тэлмэгцэн гэж үзээд улсаас 48 тэрбум төгрөг нэхэмжилж байгаа юм а. Гашуун түүхийг эргэн санах учиртай энэ өдөр хэргийг эцэслэн хаах ямар ч тодорхой зүйлгүй, ойлгомжгүй байдал үргэлжилсэн хിവэр байгаа юм. За эхлээд энэхүү мэдээлэлтэй холбоотой хэдэн графикийг бүгдээр харцгаая. За эхний мэдээлэл 2021 оны 5 сарын 14-ний өдөр улсын дэд шүүхэд Амгаланбаатар чимгээ содон даржаа нарт холбогдох хэргийн прокурорын бичсэн дүгнэлтийг хянан хэлэлцээд содон даржаа чимгээ хоёрыг одоо батлан даалт гаргах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан. За хоёр дахь график дээр бол ерөнхий прокурор асан Эрдэнэбатын одоо ишлэлийг та бүхэнд харуулъя. За дараагийн график. Зориг аксны яам насыг хөнөөсөн хэрэгт ялагдсан чимгээ содон даржаа нарт эрүүдэн шүүл тулгсан гин буруутай тооцож хурцад 1.6 жил за ерөнхий прокурор асан Эрдэнэбатад 1 жилийн хорих ялыг бол 2021 оны 3 сарын 31-ний өдөр бол оноож үйснийг эргэн санацгаая. За дараагийн график. За чимгээ содон даржаа нарыг одоо хэлс хэрэгээр хоригдож эрүүдэн шүүгдсэн хэмээж улсаас 48 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр бол нэхэмжлээд байгаа. За тэгвэл дараагийн график. За энэ санаачлагыг зоригийн хэргийн сэжигтнүүдийг ялсан гэж одоо буруутгагддаг Монгол улсын ерөнхийлөгч асан захиагийн элбэгдөрж санаачлан батлуулж ирснийг эргэн сануулъя. Хэрвээ үнэхээр элбэгдөрж дээрх одоо энэ хоёр этгээдэд зоригийн хэргийг гин буруу дохихыг зорьсон бол яагаад цаазын ялгаар шийтгэж болохгүй байсан бэ гэдэг хариулт эндээс гарч ирнэ. Тэгэхээр ерөнхий прокурор асан Эрдэнэбат чимгээ содон даржаа нар уг хэргийг үйлдсэн одоо хөдөлшгүй нотлох баримтаар тогтоогдсон гэдэг байр суурин дээр бол хатуу зогсдог. Өөрөө хүртэл үүнээсээ болж ял шийтгэл эдэлж байсныг бол одоо бид нар мэднэ шүү дээ. Гэтэл хууль зүйн сайд нэмд орж, за хууль зүйн сайд асан Нямбатар нарын байр суурь болон за Hero Entertainment-аас одоо сонгуулийн өмнө одоо хийсэн цуврал нэвтрүүлгээр хууль хүчний байгууллагын гэм буруугүй хүмүүст одоо ял тогсон гэдэг ийм буруутгалыг бол энэ зүйлээс бол харж байна. За тэгвэл 3 шатны шүүх тэр олон шүүгчид юунд үндэслэж энэ 3 хүнийг ялсан байх вэ? 3 шатны шүүхээр эцэслэгдсэн асуудал биш гэж үү гэдэг ийм хариулт одоо ч гэсэн хэврээ байгаа. Олон хүн ч гэсэн энэ дээр хатуу зогсдог. Хэрв шүүхийн 2017 онд гаргасан шийдвэр үнэн зөв бол алуучид одоо бидний дунд сул чөлөөтэй явж гин шүү дээ. Хэдий болтол энэ хэргийг одоо эрх баригч нам улс төрийн зорилгоор ашиглах гэсэн юм бэ? Одоо хэргийн материалыг бүгд нь ил болгох бол цаг болсон биш гэж юу? Одоо бол 27 жил бол өнгөрчлээ. Энэ бол хангалттай хугацаа. Эцэст нь хэлэхэд зоригийн хэргийг илрүүлсэн үү, үгүй юу гэдэг нь бол өөрөө эрүүдэн шүүлсэн гэх хэрэгээс огт өөр сэдв шүү дээ. Эрүүдэн шүүлсэн гэдгээр одоо далимдуулаад энэ хэргийг нэг нүссэн баллуурдаж гэмт хэрэгтнүүд ял завшихгүй хэргийн захиалагчийг ул мөргүй одоо балрахгүй гэдэг бол хамгийн том эрсдлийг бол дагуулж байгаамаа. Үзэгч та Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна.
Улсын хурлын 126 гишүүнээс 15 нь боловсролын зээлийн сангийн зээлээр гадны ихтэй сургуулиудад сурчээ. 2000-ад оны эхээр 6,000-аас 48,000 долларыг боловсролын зээлийн сангаас гаргуулж улмаар тэглүүлсэн байгаа юм. За тэглүүлсэн гэдэг нь эргэн төлсөн гэсэн үг биш. Ганц энж биш, улсын их хурлын гишүүд өөрсдийн хүүхдээ татвар төлөгчдийн өчнөө сая төгрөгөөр гадаадад сургачаад зээлийн эргүүлэн төлөхөө мартжээ. Энэ бол боловсролын зээлийн сангаар гадаадын ихтэйд сургуулиудад суралцсан улсын хурлын гишүүд. 15 гишүүнээс Жаданбын энх баяр, Ухнагийн Отгонбаяр, Баттөмрийн энх баяр зэрэг гишүүд зээлээ эргэн төлсөн байна. За гэхдээ Баттөмрийн энх баяр гишүүний хувьд зээлээ төлсөн боловч зээлийн хүүгээ төлөөгүй гэх асуудал одоо яригдж байгаа хэлээ. Харин бусд нь зээлээ тэглүүлсэн. За тухайлбал гадаад харилцааны сайд Батцэцэг 2005 онд $6,000 1.5 жил Нидерландд суралцсан байна. За мөн л татварын ерөнхий газрын даргаас улсын хурлын гишүүн болсон Заяа Баллын хувьд 2007 онд бизнесийн удирдлага чиглэлээр Америк нэгдсэн улсын Калифорни их сургуулийг төгсжээ. За тухайн үед $34,000 боловсролын зээлийн сангаас авсан байна. Энэ хоёр гишүүний зээл Гандбур сайдын үед буюу 2013 болон 2016 онд тэглэгдсэн. За үндслэл нь Монгол улсад 5 ба түүнээс дээш жил үр бүтээлтэй ажиллаж байгаа учраас зээлийг чөлөөлсөн. Бусад Эрдэнэболд лүндэг сайн зориг зэрэг гишүүд $32,000 зээл авч гадаадд суралцжээ. За эдгээр 15 гишүүдээс ганцхан гишүүний зээл тэглэгдээгүй. Бас өөрөө ч огт төлөөгүй. За энэ бол улсын хурлын гишүүн Хэрлэн. Тэрээр холбооны бүгд найрамдах Герман улсын Потсдамын их сургуульд хөтөлбөрийн эдийн засгийн мэргэжлэр 3 жилийн турш $45,000 суралцсан. За мэдээж санхүүжилт нь боловсролын зээлийн сан. За гэвч одоо хүртэл нэгч төгрөгийн зээл төлөөгүй. За гэтэл түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал өөрийн орлого нь 47 сая, гэр бүл нь 9 сая, 550 сая төгрөгийн үнэлгээ бүхий 2 орон сууцтай, 76 саяар үнэлэгдэх 3 машинтай, за 25 саяын газар 5 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ. За эдгээр гишүүдээс гадна өр хүүхдүүдээ боловсролын зээлийн сангаар сургачаад одоо хүртэл зээлийг нь төлүүлээгүй хэсэг бүлэг улсын их хурлын гишүүд одоогийн парламентэд бий. За тэдний нэг бол улсын их хурлын гишүүн Даваасүрэн Их Туяа нар. За тухайлах юм бол Даваасүрэн гишүүний хувьд охин долцолмоодоо $191,000 зээлийг авч Америк нэгдсэн улсын Пүрдийн их сургуульд инженерийн мэргэжлээр сургачаад 9 жилийн хугацаанд зээлээ эргүүлэн төлөөгүй. Одоогийн ханшаар энэ нь 660 гаруй сая төгрөг. За энэ бол дотоодын ихтэйд сургуульд 100-аад оюутныг үнгүй сургах мөнгө. За гэтэл түүний аав улсын хурлын гишүүн Даваасүрэнгийн хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харвал өөрийн орлого нь 69 сая төгрөг. Гэр бүлийн орлого 132 сая, нийтийн орон сууц үйлчилгээний гээд 4 барилгатай. Үүний үнэлгээ нь 708 сая төгрөг. За тэр бүхэл 209 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 автомашинтай. 92 сая төгрөгийн үнэлгээ бүхий адуу хонтой хэрнээ охиноо сургасан мөнгөө эргүүлээ төлөх сэтгэл дутжээ. Үүний араас улсын хурлын гишүүн Их Туяагийн охин Их Олдын Бэндэрья, улсын хурлын гишүүн Их Туяа TV2 телевизийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа тэргүүлэх бус мэргэжлэр топ 100-д багтаагүй сургуульд охин Бэндэрьягаа сургахаар боловсролын зээлийн сангаас $70,000 авсан хэрнээ одоо хүртэл төлөөгүй. Харин түүний хөрөнгө орлогыг харвал өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого нь нийлээд 52 сая төгрөг. 250 саяын орон сууцтай, 80 саяын тээврийн хэрэгсэлтэйгээс гадна 22 саяар үнэлэгдэх 15 адуутай. Зөвхөрч болоогүй 1 тэрбумаар үнэлэгдэх газартай. 295 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ. За улс төрчид өөрийн хөрөнгөөр бус төсвийн мөнгөөр үр хүүхдүүдээ сургадаг. Ингээд сургасан хойноо тэрбумын хөрөнгөтэйж эргүүлж төлөх сонирхол байдаггүй. Ийм сэтгэлээр хандаж байгаа нь тун харамсалтай. За өнгөрсөн хугацаанд зээлээс чөлөөлөгдсөн хүмүүсийг эргэн төлүүлэх асуудал яригдсаар ирсэн. Тодорхойлбол альва татвар төлөгчдийн мөнгөөр олгож байгаа суралцагчийн зээлийг чөлөөлөх, хөнгөлөх, хүчингү болгох журмыг улсын хурл тогтооно гэсэн заалт сайхныг хүртэл хэрэгжиж ирсэн. За гэтэл улсын хурлаас хизээч журам гараагүй учраас үеийн сайд нар хууль зөрчиж тушаал гаргасан гэдэг дүгнэлтийг авилгатай тэмцэх газраас гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл зээлээр суралцсан мөнгөө эргүүлэн төлнө гэсэн. За гэвч дүгнэлт гарснаас хойш бүтэн 1 жилийн хугацаа өнгөрсөн ч одоо хэрнээ шийдвэрлэгдсэн зүйл алга. Хүний эрхийн үндэсний комисс 7 аймгийн 17 суманд хяналт шалгалт явуулахад хүний эрх зөрчигдөж байгаа тохиолдлууд илэрсэн болохыг мэдээллээ. За тухайлбал сумдын ерөнхий боловсролын сургууль, эмнэлэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудад хүний эрх илүүтэйгээр зөрчигдөж байгааг онцоллоо. За цаашлаад орон нутагт тулгамдж байгаа асуудал бол хүүхэд хамгааллын байгууллагын төсөв. Зарим аймаг сумдад хүүхэд хамгааллын бүтэн жилийн төсөв нь 500,000 төгрөг байгаа юм а.
Манай улсад хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилт орон нутагт хангалтгүй байгааг хүний эрхийн комиссаас онцоллоо. Тухайлбал хүүхэд хамгааллын албан хаагчид хоорондоо уялдаа холбоогүй ажиллаж байгааг хүний эрхийн комиссаас анхааруулж байна. Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн судалгаа мөн тэдний эрхийг хамгаалахад анхаарч ажиллахгүй байх зэрэг нь хүүхдийн эрхийн зөрчлийн нэг хэлбэр болж байна. Хүүхдийн дунд судалгаа хийхгүй хэрнээ сургууль цэцэрлэгт нь хүүхдүүдийн хувийн мэдээлэл хяналтгүй ил байна. Энэ нь гэмт хэрэгт өртөх эрсдлийг нэмэгдүүлж байгааг хүний эрхийн комиссаас сануулж байна. За хамтарсан багууд дээр тавьж байгаа төсөв бол өөрөө хангалтгүй байна гэж байна. 500 мянган төгрөг жилдээ төсвөлсөн сумч байна. За 5 сая төгрөг төсвөлсөн сумч байна. Ингээ харилцаа адилхан. Тэгэхээр бүхэл бүтэн сумын хэмжээнд хүүхд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд 500 мянган төгрөг ер нь жилдээ хүрэлцэхгүй нь тодорхой. Энээс үүдэлтэй төсвийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалаад одоо хүүхдийн эрхийн хэрэгжилт бол цум орон нутагт хангалтгүй байна гэдэг нь харагдаж байгаа. Зарим нэг нэр гүйцэтгэлгүүд болоод одоо гадна бизнес газарт одоо 2-3 настай хүүхдэд одоо гадна бизнес газарт бизнес чинь гэдэг бол одоо бас хүндрэлтэй шүү дээ. Тэгээ ялангуяа одоо өвлийн өдрөд болгох чинь тийм ээ. Ингээд энэс авахгүй да хүндрэлтэй талууд байна. Орон нутагт сургууль цэцэрлэг эмнэлгийн барилгууд нь стандартын шаардлага хангаагүй ахуйн зориулалтаар баригдсан хувь хүнээс худалдаж авсан зэрэг барилгууд байна. Мөн сургууль цэцэрлэг эмнэлгийн зориулалтаараа баригдсан барилгуудыг комиссийн хүлээж аваагүй чанарын шаардлага хангахгүй барилгууд их байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Наад захын эмнэлэг сургуульд бороо ороход дотор нь дусаал ус таазнаас гоожсон, хувинд тоссон жиндүүхэн эмнэлэг сургуулийн барилгуудад иргэд болон хүүхэд багчууд үйлчилгээ авахд хүндхэн байгааг онцолж байна. Цаашлаад орон нутагт иргэд газар өмчлөх эзэмших хэрхээ эдэлж чадахгүй өвөлжөө хаваржаа бэлчээр хадлагын газар шийдвэрлүүлэхээр өргөдөл хүсэлтэд өгдөгч шийдэгдэхгүй байгаад анхаарах хэрэгтэйг хэлж байна. Мөн амьдрах орчин нөхцөл тэгш бус иргэдийн боловсрал баян ядуугийн ялгаа орон нутагт их бензин хүнс өргөн хэрэглээний бараа үнийн өсөлт хөөрөгдөл их байгаад анхаарах хэрэгтэй болжээ. За сумын одоо бүрэн дунд ерөнхий боловсролын сургуулиудын байр бас л мөн адил. Бас л техникийн болон бусад одоо шаардлага хангах хуйцаар хэмжээнд бол байхгүй. Энэ дээр удаадараа сум орон нутгийн аймгийн зүгээс бас дарга хэмжээ авж байгаа гэж байгаа боловч халаалт, дулаан, сантехник, дэд бүтцийн хувьд бас доголдолтой. Хүүхдүүдийн бас одоо дотор байрандаа байрлах зарим байруудын хүрэлцээ хангамж дутуу. Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас сумдад нийгмийн ажилтан томилогдсон ч тэдгээр мэрэгжилтнүүд чигүүргийнхээ дагуу ажиллахад мэдлэг ур чадварын хувьд хангалтгүй байна. Энэ нь цаашлаад иргэд болон хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа бодит байдалд анхаарч ажиллаж чадахгүй байгааг хүний эрхийн үндэсний комиссаас хэлж байна. Мөн хууль зүйн хороод нь нэр төдий зүйл болж иргэдийнхээ эрхийг хамгаалах чигүүргийнхээ дагуу ажиллахгүй жилдээ 2 удаа хуралдсан болоод л өнгөрдөг гэлээ. Бүртгэлгүй лабораторийн хяналт шалгалт хийгдээгүй хүнсний бүтээгдэхүүн каргогоор манай улсад ихээр импортлогдож байгаа юм. За тухайлбал баталгаад хаяг шошгогүй, стандартын шаардлага хангаагүй, худалдаалах зөвшөөрөлгүй хүнсний бараа бүтээгдэхүүнийг хүнсний зах худалдааны төвүүд WeChat ашиглан захиалан авах болжээ. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны салбарын хяналтын газраас импортын хүнсний худалдаанд хяналт шалгалтыг эхлүүлээд байна. Ердөө 5 хоногийн хугацаанд л гэхэд нийт хяналт шалгалт хийсэн 60 гаруй аж ахуй нэгж байгууллагуудын 90 орчим хувьд нь зөрчил илэрч байна. Манай улсад 10,000 гаруй хүнсний бараа бүтээгдэхүүн худалдаалах аж ахуй нэгж худалдааны төвүүд байдаг. Гэтэл тэднээс улсад бүртгэлтэй зориулалтын бараа хадгалах агуулгатай нь ердөө 230 байгаа юм. Өөрөөр хэлбэл худалдаа эрхэлж байгаа газрууд чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн зархаас гадна бараа бүтээгдэхүүний стандартын шаардлага хангахуйц газар хадгалахгүй байгаа юм а. Хүнсний түүхий бүтээгдэхүүнийг зүгээр нэг байрны доотлын бодвол хадгалдаг ч юм уу тий бас ингээд агуулгын стандартын шаардлага хангахгүй тээврийн төлөвлөсний стандартын шаардлага хангахгүй хичнээн хилээр одоо тухайн бүтээгдэхүүн нь одоо хадгалах нөхцөл интернет стандартынхаа дагуу орж ирсэн ч гэсэн тухайн нэг хадгалж байгаа агуулга тээвэрлж байгаа тээврийн хэрэгсэл маань стандартын шаардлага хангахгүй болохоор тухайн бүтээгдэхүүн бас нэг хадгалах нөхцөл нь хугацаа дуусаагүй боловч хадгалах нөхцөлд нь тий чанарын ил байдалд нь өөрчлөлт орох ийм бас эрсдэлтэй юм. Хяналт шалгалтаар каргогоор өндөг хүртэл оруулж ирж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Өндөг бол гүн хордлого үүсгэх эрсдлийг хамгийн ихээр өгдөг бүтээгдэхүүн юм. Гэтэл ямар ч лабораторийн шинжилгээнд ороогүй гайл дээр хяналт шалгалт хийгдээгүй өндөг орж ирж байгаа нь манай улсад хүнсний аюулгүй байдал ямар ноцтой төвшөнд байгааг харуулж байна. Импортын хүнсэнд хяналт шалгалт хийж байгаа мэргэжилтнүүд гайл дээр хяналт шалгалт маш сул байгааг онцлоод байна.
Одоо онлайн шопууд болохоор ерөнхийдөө нөгөө нэг юу WeChat-аар захиалт юм байна. Одоо нэг хаяшхан зөрчлөө хүнсний бүтээгдэхүүн тэнгуут үгдээ захиалаад тэр нь болохоор хаяшхан зөрчлөг гайлаар хянагдахгүйгээр орж иж байгаа зөрчлөөс илэрж байна. Замын үеийн бомб одоо дорнтын одоо тэр нөгөө клип бомбуудаар одоо энэ урд хилээс орж иж байгаа бомбуудаар орж иж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг ерөөсөө аж ахуйн нэгжүүд импортлох тийм мэдгэлгүй гээр. За тэгээд тухайн бүтээгдэхүүнээ нөгөө тэрвэрлэхдээ зүгээр тэр нөгөө карго гэдэг юуны нэрээр маш их хүнсний бүтээгдэхүүнийг одоо гайлт мэдээлүүлгээд хяналт шалгалтанд хийхдэггүйгээр одоо орж иж байгаа зөрчлүүд бас нэлээд их илэрч байна. Хүнсний бүтээгдэхүүнийг импортлохдоо бүртгэлтэй аж ахуйн нэгж худалдааны төвүүд зориулалтын бүртгэлтэй машинаар оруулж ирж гайл дээр хяналт шалгалтанд орох ёстой байдаг. Гэтэл хувцас захиалж байгаа мэт хүнсний бүтээгдэхүүнийг WeChat зэргээр хууль бусаар хяналтгүй импортлож байгаа нь ноцтой асуудал болж байгааг салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Түүнчлэн гайл дээр хяналт шалгалтыг сайжруулахгүй бол Монгол улсын одоо 53% байгаа хүнсний аюулгүй байдал бүр дордохоор байгааг анхааруулж байна. Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч асан Нобелийн энх тайвны шагналт Аль Горийн 2006 онд үүсгэн байгуулсан ашигын бус байгууллага болох The Climate Reality Project нь 450 оролцогчийг нэгтгэн ур амьсгалын шинжлэх ухаан, шийдэл, бодит одоо арга замын талаар мэдлэг ур чадвар олгох сургалтыг өнөөдөр маргааш 2 өдөр зохион байгуулж байгаа юм. Монгол улсад 2026 онд болох Нэгдсэн үндэсний байгууллагын сүлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг урьдч энэ сургалтаар дамжуулан судлаач, шинжээчид, ур амьсгалын өөрчлөлтийн эсрэг активистууд санал бодлоо солилцлоо. Ур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн нийтийн тэмцлийн нэгэн чухал хэсэг болох реалити аялал болон ур амьсгалын манлайлагчдын сургалтын 61 дахь удаагийн сургалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа нь энэ юм а. Нобелийн энх тайвны шагналт Аль Гор өөрийн биеэр хүрэлцэн ирж ур амьсгалын хямрал, шинжлэх ухаан нөлөөлөл ба Монгол дахь шийдлүүд сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Энэхүү сургалтаар дамжуулан Монгол олон улсын ур амьсгалын манлайлагчид, шинийг санаачлагчид, эртний нийгмийн төлөөлөгчид нэгдэн сүүлийн үеийн шийдэл санаачлагын талаар хэлэлцэж байна. Шатах малтгуулыг л шатааж байгаа хамгийн гол нь болоод байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр нөгөө нүүрс, газрын тос эндээсээ яаж бид нэр цэвэр эрчим хүч рүү шилжих вэ? Яаж сэргээгт эрчим хүч зөвхөн сэргээгт гэлтгүү өөр төрлийн шин техник технологиуд болоод их гарч байгаа. Эрчим хүчээ яаж хэмнэхээс ахуулаа. Тэгээ одоо бүх салбаруудад жишээлбэл замтай үргэлдэхэд чинь яаж цахилгаан машин руу шилжих вэ? Дэлхийн нийтээр эрчим хүч гэхлээр яаж сэргээгт бусад нүүр шатах малтгал биш өөр эрчим хүч рүү шилжих вэ? За нөгөө газар тариалан хөдөө аж ахуй гэхэд яаж бас одоо англиар climate resilient гэж ярьдаг. Дасан зохицох боломжтой. Одоо нэгэн тал хуурашж байгаа бол тэрэнд илүү их дасан зохицсон өөр бас хөдөө аж ахуйн шийдлүүд байгаа шүү дээ. Тэр лөө яаж шилжих вэ гэдэг аягүй чухал болоод байна л да. Эх онд Монгол улсыг Нэгдсэн үндэсний байгууллагын сүлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг зохион байгуулах хүндхэн хариуцлага хүлээж байгаа. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9% буюу 120.3 сая га талбай бүхий газар нутаг сүлжилтэнд өртсөн гэх тооцоолол бий. Энэ хувь жил ирэх тусам нэмэгцээр байгаа юм а. Тиймдээч сүлжилтийн эсрэг олон улсын хамтын хүчин чармайлтад Монгол улс чухал үүрэг оролцоотой болохыг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. COP17 уулзалт болохоос өмнө юуны түрүүнд хийх ёстой зүйл бол ур амьсгалын өөрчлөлт гэж юу вэ? Бид юу хийж чадах вэ гэдэг талаар олон нийтийн ойлголтыг сайжруулах хэрэгтэй. Монгол Улсын засгийн газраас байгаль орчин ур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл боловсруулж байгаа. Бидний хувьд энэ хууль аль болох бүх талын оролцоог хангасан байгаасаа гэж хүсэж байна. Ил тод хариуцлагатай байх нь хамгийн чухал. Монгол улсад дэлхийд ур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хүчин чармаалтын манлайлагч болох түүхэн боломж бий гэж бодож байна. 2006 онд Аль Горийн үүсгэн байгуулсан The Climate Reality Project нь дэлхийд даяар ур амьсгалын хямралыг шийдэх, хариу арга хэмжээ авахыг дэмждэг олон улсын ашигын бус байгууллага юм а. 3.5 сая гаруй гишүүнтэй даяарсан сүлжээгээр дамжуулан цэвэр эрчим хүчний бодлогыг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулалт татах чиглэлд олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, салбарын мэргэжилтнүүдэд санаа бодлоо солилцох боломжийг олгодог байна.
Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөрийн сонгоо үзэж байгаа үзэгч танд баярлалаа. Мэдээгээ өргөжүүлье. За сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд аутизмын эмгэгийн үзлэг хийх цаг энэ оныг дуустал дүүрсэн байгаа юм. Учир нь манай улсад аутизмын наривчилсан оншилгоог хийдэг эмнэлэг зөвхөн сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв юм. За энэ эмнэлгийн аутизмын оншилгоо үзлэгийг хийдэг ердөө 2хан эмч байдаг гэлээ. Өнгөрсөн онд л гэхэд энд 426 хүүхэд аутизмын оншилгоо үзлэхийн үйлчилгээг авснаас 300 гаруй хүүхэд аутизмын эмгэгээр онцлогджээ. Аутизмыг одоо хүртэл дэлхийн улс орнуудад юунаас болж үүсдгийг тодорхойлоогүй, бүрэн эдгэрэх хэмжлэгийг нь ч мөн тодорхойлоогүй. Аутизмын тухай олон төрлийн судалгаанд аутизм үүсгэхэд удамшил нөлөөлдөг гэж үздэг. Мөн хүүхэд бүрлдэх үед гений мутацтай холбоотой тархины үйл ажиллагаанд өөрчлөлт орж аутизм үүсдэг гэж үздэг байна. Аутизм дийлэнхдээ 2-4 наснд онцлогддог байна. Учир нь цэцэрлэгт хүүхэд хамрагдах үед нийгмийн харилцаанд орохдоо анзаарагдаж эхэлдэг байна. Эрт онцлогдох тусам хүүхдийн оюуны хөгжлийг дэмжих, хэвийн бус дадал бэхжихээс сэргийлэх боломжтой болохыг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Энэ бол аутизм хүрээний эмгэгийн шинж тэмдгийг бол хүүхдийн 6 сартаагаас нэхлээд ажиглаад мэдэх боломжтой гэж үздэг. Яагаад 6 сартаагаас гэж үнэхээр 5-6 сартаагийн үеэс хүүхдийг нэрээр нь дуудахад хүүхэд маань тухайн дээр дуудаж байгаа зүг рүүгээд хайгаад харилцаа үүсгэх гэж эхэлдэг юм хөгжлийн онцдог үе байдаг байхгүй юу? Энэ үе дээр хүүхэд ингээд дуудахад харахгүй, анзаарахгүй, за тэгээ дээрээс нь ингээд ээж нь ингээд орхиод явхад ээжигээ нэхэж ойлгохгүй ч гэдг юм уу? Нөгөө хүүхэд маань хөгжлийн тэр харилцааны хөгжлийн хувьд хоцрогдож байгааг мэдэж болох нас гэж үздэг учраас 6 сартаагаас нь хүүхдэд ажиглах, мэдэх, илрүүлэх боломжтой гэж үздэг. Өнгөрсөн онд гэхэд 6000 гаруй хүүхэд сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд ханджээ. Гэхдээ тус эмнэлгийн хүүхэд өсвөрийн клиникт 6 эмчил ажиллаж байна. Тодорхойлбол оншилгооны 2, клиникийн 2, амбулаторийн 2 гээд нийт 6 эмчил байгаа юм. Тус эмнэлэгт хүний нөөцийн асар их дутагдaltaй байгааг эмчийн тоо харуулж байна. Оншилгооны 2 эмчил гэхэд аутизмын эмгэгээр өдөрт 1 хүүхдийг 30 минутаар нийт 24 хүүхдийг үзэх ёстой. Гэтэл ачаалал ихт бол өдөрт 50-60 хүүхдийг үзэж байгаа гэлээ. Хүүхдэд үзлэгийн 30 минутаараа үзлэгээ хийх юм бол илүү чанартай хүртээмжтэйгээр ядаж бид нар хүүхдээ зөв онцлоход илүү хялбар болж байгаа. Харин нөгөө шахуу цагаар юм уус ингээд шахаад үзнэ гэдэг чинь өөрөө үзлэгийн чанарыг яаж нэг багасгаж чинь муутгаж байна гэсэн үг. Тэгээ хүүхдийг зөв онцлох боломжийг алдагдуулна. За тэгээ дээрэс нь хүүхэд маань чанартай тусламж үйлчилгээг авч чадахгүй, зөвлөгөө мэдээлэл хангалттай авч чадахгүй байх боломжийг бий болгочих чинь гэсэн үг. Учраас аль болох стандартаа барьж бид нар хүүхдээ үзхийг эрмэлздэг. Тэгээд маш их хүүхдүүд үзүүлээ эхэлж байгаа тохиолдолд бол 50-60 хүүхэд 2 кабинет нийлээд 50-60 хүүхэд үзнэ гэдэг чинь өөрөө ямар ч стандартгүй буюу ямар ч чанаргүй тусламж үйлчилгээ үзүүлж байна л гэсэн үг болчиход байгаа. Тийм болохоор хүмүүсийг аль болох цагаа аваад ирж үзүүлээрэ гэдэг зүйлийг бид нар бол хэлдэг. Аутизм улсын нийт хүн амын 1-2% байдаг хүүхдийн хөгжлийн нэг төрлийн эмгэг. Мөн хүүхдүүдийн дунд аутизмаас гадна хөгжлийн сэтгцэн эмгэг өргөн хүрээтэй байгааг сэтгцэн эрүүл мэндийн төвөөс мэдээлж байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп жирэмсэн эмэгтэйчүүдэд өвчин амдаах эм хэрэглэхгүй байх талаар анхааруулга хийсэн нь олон улсын мэдээллийн сүлжээнд маргаан дэгдээсэн юм а. Өвчин амдаах эм буюу тайланолыг жирэмсэн үедээ хэрэглэх нь аутизмын их суурь гэж их гүрний удирдагч мэдгдсэн. За аутизмтай төрөлд нэмэгцээр байгаа энэ үед Монголын эмч нар ямар дүгнэлттэй байгааг тодрууллаа. 2000 оноос хойш манай улсад аутизм үүсэж эхэлсэн ч одоо хүртэл олон улсад аутизмыг юунаас ямар шалтгаанаар үүсэж байгааг судлаж батлаагүй гэлээ. Жирэмсэн үед өвчин амдаах юм байтугай ямар ч төрлийн юм уусан ургийн гажиг үүсэх эрсдэлтэй болохыг мэргэжилтэн онцоллоо. Ялангуяа 3-11-7 хоногт эм хэрэглэх нь ургийн гажиг, зүрхний гажиг үүсэх эрсдэлтэй байна. Эмийн идэвхтэй бодис цусаар дамжин ихсээр ургийн биед хүрдэг. Энэ нь эргэтэн тогтолцооны хөгжилд сөргөөр нөлөөлж төрөлхийн гажиг үүсэх эрсдэлтэй юм а. Жирэмсний үед фолийн хүчил, витамин D төмрийн бэлтгэлийг зайлшгүй уухыг зөвлөдөг гэлээ. Өөр төрлийн юм уух нь ургийг хордуулдаг болохыг эмч санууллаа. Америкийн ерөнхийлөгч нэг тийм өвчин амдаах юм уухаар аутизм үүсдэг гэсэн тийм ярьцлага өгсөн байсан. Тэрийг харсан. Тэгэхээр аутизм бол одоо хүртэлтэй яг юу нөлөөлөө гэдгийг бол мэдэхгүй байх шүү дээ. Эмийн бодис нөлөөлж гин үү? Аль эсвэл одоо кесар нөлөөлж гин үү? Эсвэл төрөлтийг сэдэх юм нөлөөлөд байна уу? Эдгээр бүгдээрээ нотолгоонд нотгоогоор гарч ирээгүй. Гоо сайханд ордог гэсэн тий. Гоо сайхны бэлтгэлүүд хэрэгэлдэг болсон. За нэг аюултай бэлтгэл бол изоцерсинон гэдэг юм байгаа.
одоо тэр гоо сайхны бүтээгдэхүүнд тэр бодис агуулгаддаг. Тэгээд тэр эм бодис бол урагт одоо маш ийм одоо хүнд хэлбэрийн амьдрал боломжгүй гачиг үсгдэг. Зарим өвчин намдагч юм цус шингэлэх умайн агшилтыг өөрчлөх зэрэг нөлөөтэй тул жирэмсний үед золбоох дутууд өрөх цус алдах эрсдлийг нэмэгдүүлдэг. Мөн тоонос өгөх үед дур мэдэн олон төрлийн эм уух нь урагт сөрөг нөлөөлдөг болохыг эмч санууллаа. Жирэмсний үед нуруу өвдөх түгээмэл тухайн үед эм уухгүй эмийн бус аргаар амарч иллэг, хөнгөн дасгал, халуунжин, амьсгалын дасгал зэрэг арга хэрэглэхийг эмч зөвлөлөө. Мэдээллийн хөтөлбөрөөр үзүүллээ. За өргөжлүүлэн дэлхийд дахин зурсан үйл явдлын мэдээллийг инх болгон танд хүргэнэ. Зарцаагцсан хөрөнгөөс $165 тэрбум Украинд дэмжлэг үзүүлэхэд ашиглах талаар хэлэлцэж байна.